Чигзээ ирж байгаа юм байна. Сайн ирж байна. Тийм хүмүүсээ ирж байгаа. Яаж чагаад унтчихсан юм. Мэн анда үрийн 5 цаг дууссан тэгж ирж байна. Үүдээ тэлээд исэн юм. Мэн бараг 40 пост оруулсан шүү дээ. Бидний нэг нь 10k-тай өглөөс ирж амар бүүн болсон юм. За өнөөдөр бол би 97. Бид 0 илүүлж байна. Яг гоё хэлж байна тий. Тэр нь маш гоё хэлсэн. Тэр нь бол өглөө гоё хэлж шүү. Би бол сая хоцроод ирсэн байгаа тий. Жон тийм юм хэлсэн. Өглөө баа бичлэнээр суусан чинь. Жон ятраад унтаад амтсан гэл. За одоо дараагийн ганц зүг. Тийм ээ. Ганц зүг. Экватор гэдэг багш таа тийм ээ. Яг зүгтэй. Яг нэг айгуу давийн хэмжилсэн 16 оны одоо шилдэг залуу цолыг хүрсэн байгаа. Яаж хүрсэн вэ гэвэл Мундаг багш тий. тий. Энэ чалхтай аав хүсэж. За. За код хийж байгаа. Yes. Yeah, What is nice. BOB? Зоосоо. За энэ төмсгөлжин юм манай хөхт орж ирж байна. За одоо манай Эрдэнэ л вэ одоо хобби сургууль дээр одоо жилд 20 сая төлөөд ирнэ иймэрхүү орчинд сууд юм. Тэгээд яг иймэрхүү орчинд сууд юм. За энэ манай найз тэгээд жилд 20 сая төлснөө эцтэй ийм найзтай болсон. Тодо. What's up? What's good, guys? What's up? What's up? So like today is a Friday. Yeah, it's Friday. Yeah, baby. What are you about to do now? I don't know, man. What's your plan for today? I don't know, man. I don't live with plans, you know. I just go with the flow. Oh, I see, bro. Yeah, man. So bye, guys. Okay, good luck. За надад. Юу нандаа? Юу төсөж? Үсээр л. За. За юу нандаа? Энэ юу цэцэг юм уу? За. Би чамд өгч. Гүү чам хийж. Шинэх би чамд. Гүү. Би чамд. Гүний мах. Би чамд билүү өгчтэй. Гүү. Чи билээ буцааж болдог гэж байна. Би хийхтэй. Гүүг намын. Then цэцэг гоё өстэй. Наа сарна. Looking good. Мэлхэнэ. Энд миний боцоо. Никон анрих. Юу нандаа? За одоо Хотлаа түлээд байгаа. За тэгээд дараагийн жил рүү гацгаа гэж. За өнөөдөр 3 сарын 7-ны өдөр Friday AP Psychology-ийг дуусч байна. Одоо 2 цаг 55 минут болж байна. Eddie, how was your day? It was very good. How about you? It was good. Амар ядарч байна. Ядарч байна. Амар ядарч. Өглөөний ном уншуулаад тэгээд ядарч байна. Начи өглөө битрүүдээ оруулч бүрийн 5 гэж байдаг. Тэгээд тэрс ирсэн 8 цаг. Хоцроод 2 цаг дээр хоцорч байгаад 2 дугаар цагаас ирсэн шүү дээ. Alright, let's see what you got to fit on. За Polo, Ralph Lauren. Where are them jeans from? I made it myself. Damn. Where are them boots from? Boots, my dad's. Where's the polo? It was a gift from my grandma. За хэдий хөдөлцөх байх үү те. Чод хараад юу гэж юм бэ? Хараад буцаад одоо гарна шүү дээ. Волейболын бэлтгэгтэй дөрөвс. Зүг. Энд ч одоо ингээс орчууд жоо бичлэгэн дээр ажиг сууж байж юм лээ. Nice. Жим өнөөдөр ямар тий? Өнөөдөр честэй. Chest day? Nice. Leg day хийж байгаа чи? Always. Always? Yeah, Nice. За одоо бид хоёр ингэж явах гэж байна. Би бол гэртээ арай шууд волейболын бэлтгэгтэй он. Эди бол тэгээд цаашаа гэртээ ороод жим руу явна. Тийм учраас everyone goodbye. За нэшэндэ. За бид хоёр болчихлоо. Одоо гарах маань да. Хараа. Одоо цаг 306 минут. 306 минут гэсэн тий. Гэрээр орчоод тэгээ яаж тамжилж чад жимд ондоо. Тэгээ хоёул жинд руу болчихсон. Хоёр спонсор шүү. За шансна. Шанс полис. Одоо өөр жинд шүү. Өөрөө чинь чичээ зөө. Мен 4 5 гээд боллоо. Тэнийг 6-д болох гэж боддог юм аа. Окей, өнөөдөр чэстэй. Чи яах вэ? Чэстэй үү? Тэгээ. Мен энэ доко энэ ажиллаж үзчихад тэгээд бооцсон. Амар бондо. Амар удаа шүү дээ. Яагаад? Нэг машин дээр зургаалаа хүлээж ингээд одоо. Алсти тэ. Харин тийм. Бөөнөрөө чичээстэй шүү. Бүгд үстэй. Харин тийм. Тэр сонирхолтой тэ. Тэрний орд майхан бодлоо 2 минут яваад спот хийх. За болчих юм уу.
Дугаартай. Миний дээр хахаа. За. Зодгоос шакли POV. За. Миний POV. Өнөөдөр тавт дотор эт маань юм байна. Polo. За. Doku denim jacket, if you go too hard. Би хувьдаа Do you notice me? Do you notice me? I just wanna know, sorry, do you notice? Энэ Монгол ганц шүү. Монгол ганц. Эвис биш. Тэр шүтсэн. Аюу гэсэн. Бас нэг амир. Ингээд онцгой брэнд. Юу ниш. Do you notice me? Харин ниш ихгүй. Нэлээд гоё юу те. Тэгээ хойтлоноо аян гоё гэж. Чамлын гоё гэдэг. Харин тийм энэ тэгээ ер нь бүгд тамар. Тэгээд өнөөдөр хичээлээ айгуу гоё өдөр байлаа. Юу нь айгуу гоё өнгөрсөн юм сурлаа. Сайк дээр бас нэлээд их юм үзсэн. Personal. Видео харуулгуудаа ингээд зургийн дайгуулсан ChatGPT-ээр оруулаад юм шилээ. Search button дээр No psychoanalyze. Justice Lacan гэж нэг philosopher. Тэр хүн ингээд юм юуны Carl Jung гэдэг өөр нэг psychologist-ийн юун дээр ингээд юм өөрийнхөө үнцэг хувь нэмэр оруулсан байгаа. Ер нь сая их юм үзэж байна. Тэгээд өнөөдөр ихтэй ер нь жоо өвдөлттэй өдөр таньтай. Мань бол гайгүй бол одоо ингээд хичээл цараад одоо ингээд юм хийх юм мэдхгүй. Жоо хийцгүүрх гэдэг. Сая бол ирмүн тэги бади бид дөрөв хий цаах гэж хаад олсонгүй л дээ. Тэгээд одоо бодтой жим бэл дээр нүсч байна. Би бол нөө нэг хүнтэй бол гэж бодож тэр хүн завгүй ч таараа. Тэгээд Мараш Мартин amo эмээ ээж хоёроо яаж баярлуулах бодож байна. Даан ч ээж маань Америкт болохоор яаж баярлуулах сайн мэдэхгүй л байна. Эмээг бол тэгэхээр бичээд. Тийм бид нэг онлайн flower delivery гэдэг юм бодож харин тийм. За энийг хүндэн буцаад би одоо харъя да. За баа. Имэр. За. За одоо энэ хаарч байна. Цаг бол 4:40 болсон байна. Тэгээд өнөөсөө ирсэн байгаа. Гадаа их гоё дулаахан байна. Сүмцтэй хот их дулаахан санагдаж байна. Юу л гэдэг юм да. Хөөрхөн штэ те. Манай амар хилдүүтэй. Хүсрээ. Хүсрээ. Хүйгүй. Тоглоом гараад ирсэн. Ой. За. Нөө хоёр нөхөө болцсон байсан тоглоом гараад ирлээ. Бараг 4-5 сарын дараа гараад ирсэн. Модель. Хөрхин тэ. Энэ автай их дуртай юм шиг байна. Яа болцсон юм шиг шүү дээ. Тэгвэл ч болсон юм өстөө мэдээгүй юм байна. Манай болцсон байсан юм шүү дээ, тэ. Яаш ихлмэр юм уу чи? Манай Эмир маань илүүлээд байж дуртай. Залхуйтай. Энэ маань амар байна. Зэн хоёр бол одоо гаргаад цагийг гоё өнгөрч шүү. Орё. Зори. Зоцой. Зори. Энэ мөрөн гэр болсон байна. Легендар гэж байна. Има Доку анар байна те. Анар Доку байна. Өнөөдөр чээж орох байгаа. Энэ маань Оги байна. Содаа байна. Зэн маань шантсан. Welcome back to the vlog. Наа 40 минут мөрсөн гэж vlog хийлээ. За. Энэ маань мөгч байна. Чүтөө дөрд болсон юм. Юу байна нэ? Соостын шүү. Энэ маань эзэм нэ. Юу байна? Ойр тараагүй. Юу байна? Хай vlog. Өнөөдөр энэ дээ 97. Одоо 100 өдрөөс 3 өдөр болчихсон. 100 өдөр гэдэг. Чанд бизнестэй шарав туугаалт. Шарав туугаалт. Юу нэ? Алтар мөксөн зүсэг хэлэхэд тэр. Аа, зөв. Юу яриад байгаа юм бэ? Хөөе, хинэ төөгөө. Мөгч.
Мөгчөө. Одоо дуусна гэж тийм. Хөөж авчихсан. Чи яагаад үзэхгүйсэн вэ? За яг үзэхгүй байгаа юм байна. Аа, мэн оо. Мэн сүүлийн тоног бичгээ дийтэй тэгээд юм хэцүү суулгаж тэр явчих байлаа. Юу ах. Чи журна. Чи үрсэн. Нуруу юу? За. Натанас бенч пресс. Таймда чам сенсор. Ингүүдээ. Анда эцэс блог нэг юм шүү дээ. Эцэс подкаст. Тэгэж юу чэж авч заах. Нэг хэлсэн. За, мангас тэгвэл чи авч байсан. За, чүтүү өөр үзэгдэг үү? Сайн шилсэн. Чи амар сайн шилсэн. Get back shot. Йоо. Яхад байна. Заасан юм. Яа. Жишээ долоон дээр Чи уусан энэ доноос амарцгаа шүү. ахын дээр нь шүү дээ. Ахын Дүүн дээр. ахын дээр гэдэг юм аа. Андаа чичүүд үү. Дүүн дээр те. Тэгэл та Монгол ёсоо анда Үй хөлтэй. чи ясаа мэдтгүй юм уу? Чи яа ёсоо мэдгүй юм анда. Яа чи мэдтгүй юм. Көсөлөрөлтэй. Амар нөө, сайхан нөө. За. Алт мөнгөийг хөрөв. Автраар. Аа. Аа. За амар нөө хойцчихсоо. Чи хитээс аа. Доолон. За. За амар нөө. Зүрүүлээч юу? Зөрүүлсэн байна. Зөрүүлсэн. За сайхан нөө. Сайхан. Мань нэг хоног дуу хүмүүстэйгээ шууд гарын дээр дээрсэн. За мэн цэж орлоо. За бай. Окей, weekday хийсэн. Ямд дүр бих юм байна. Таварта. 1350 кг. Nice. Хоёр дахь сет. 63 кг. Сет. За хоёроо. За орж үзье. Гэнэ. 576 кг. Гоё орлоо. Эсвэл 63. Дараагийн chest press. 43 кг. Окей. Сэнийг орох гэж байна. За тэгэхээр чүтүү тэгээд Тэр дээр одоо дэж зааж өгч. сайн мэн нөө ичүүдүү хуцаад ирсэн бай. За одоо дахиад яг. За сайн мэн нөө ичүүдүү байна. Тэгээ өнөөдөр манай цээж орж байгаа. Тэгээд цээж нь одоо ингэ дөнгөж орж байгаа. Тэгээд би өнөөдөр нороо орсон. Тэгээд за баяртай. Сайн байна уу гэдэг ичүүдүү байна. Тэгээд өнөөдөр цээж орж байгаа. Тэгээд бид хоёр нороо орж байгаа. Одоо нороо тусцаа хөл орсон. Оролтоо хөл амарлаа. За баяртай guys.
За. Цээж ингээ ордууллаа. Хоёр доо. Миний ингэ цээж ингэ миний яг мөөдөл бүлээ. Аа. Йоо, ингээд ямар амар том гарч чинь. Би уусан. Жишг. За, бай. Бай. Зэсавраа. Бай. Шанс. Шак. Шака. Яасан ивд хуглаа юу? Хугацаа. Сагсан дөнгөд А подкаст нэр чи байсан те. What's up guys? Welcome back to This this podcast. part 2. Today we're gonna ask some zesty questions from Eddie, but it's not a joke. Let me do my one. Дуу яваад копирайт болж хойлоо өөр дуу бүсэх. За байж би нэг хоёр орчиж зөө. За эцгийн подкаст нь тавтай борол. За part 2 өндөө. Эпизод 2. За юуны түрүүнд яг өнөөдрийн панчанаас амсуулах юм бол өнөөдөр би Эдигээс маш аимшигтай асуулт асуух байгаа. За тэгээд асуултанд орохоос өмнө Эдигээс асууцгаая. Юу өнөнд өөр амьдрал ямар юу ийгээл цагаан сарыг өнгөрөвдөө. Цагаан сарын 7 хоног юу ямар амралтын 1-р 2-р 3-р ямар 1-р 3-р ер нь бол бичлүүдийг дэлгэсэн да. Тэгээд найзуудаас найзуудтайгаа зэрэгсэн. Хойсон. цагаан сараар бичлэгийг давалдуу. Бичлэг зав ер нь бол концепт нь бол ингээд үйлчлэгч юм тайлбарлаа. Болгоол явуулга юм бэ. За тэгэхээр өнөөдрийн Изэс подкастын гарчиг нь юу вэ гэхээр анхны хайр буюу анхны үнсэлт. Яа. За подкаст үзсэн та бүхэнд баярлалаа. Гой тайт. За арай гой тайталтай эхэлцээ. За тэгэхээр за энэ ч маа sexy boy чүтэр гэж байна. За тэгэхээр хоёулынхаа тайтл бол явал та яа. За чи ямар тайтл вэ? Энэсийг оруулах шүү заавал. За байж энэ тайтл хайж байгаа энэ урт хугацааг хасаараа зөө юм ба. Хэлэх юм гоё тайтл болоо. Өршөө өвчлээ. За. За. Тайтл болсон. Амьдралын зорилго. Вау, гоё тайтлаа. За. За таны хувьд энэ зорилго явал та. За таны хувьд зорилго гэж яг юу вэ? Зорилго энэ ингээд толгоондоо бодсон байгаа. Тэрний гадлаа явж байгаа юм хэлбэх та. За тэгэхээр таны амьдралын зорилго юу вэ? Миний амьдралын зорилго. Ерөнхийдөө зорилгогүй хүн бол ямар ч яваач дээ. Зорилгогүй хүн ямар ч одоо мөрөөдөл зорилгогүй хүн одоо ямар ч хөгждөггүй гэж яриад байдаг шүү дээ. За таны мөрөөдөл зорилго ер нь яг юу юм бэ? Миний мөрөөдөл бол ихтэй ингээд сүүлд ингэж анзаарсан заяа. Ингээд хүнд юм альчихэр ингээд тэр бүцдэггүй байх шинжтэй юм. За наа чи мохор сүс яанд. Зинаас миний зорилго бол чи One Piece үзчихсэн үү? Тэгээд One Piece дээр лүфи өгдөг л. Тэгээд далайн дээр нь ч тийм хаан болно гэх. Болоогүй л байгаа л да. За тэгээд Монгол улсыг яа гэсэн бэ та? Энэ бол ер нь бол ирээдүйн зорилго маань Монгол улс хөгжих болно. Өөрчлөлт. Өгөөшгөө Монголын ерөнхийлөгч болно. Өгөөшгөө мундаг юм болно шүү дээ. За би тэгвэл чамд нэг асуулт тавья. Энэ асуулт үнэхээр хутга асуулт байна. Чаг үнийг л тэрэ зөө. Яг л үнийг хэлж үзээ байна да. Зүгээр ард түмэн сонсох хэрэгтэй байна да. Зүг үннээ л хэлнэ штэ. За он я мама чи илэн гэлж. За он я бүх юм. Тэ ингээд ерөнхийлөгч болсон. Гэтэ тэр нь бол анда нийт нэгний төлөө юу, нэг нь нийтийн төлөө юу гэсэн үг дээ одоо баг. Тийм. Энэ бол ард түмний гадлаа юм да. Ард түмний төлөө юм аа. Тэгвэл би асуултаа өөрчлөе. Зөө. Амар попс хэсэгтэй шүү дээ. Өдөр энэ жоо улс төрлөө болохгүй. За байж. Өөр асуулт ч байлаа. За усаа сонгоно. Чи өгөөгөө дөрөөсөн биш. За дараагийн асуулт. За. За дараагийн асуулт. За. Зүгээр ороод шүү. Хоёр яг өөрлөө. TV мэ барьжи. Тэр удаач нэг асуулт. За, сайн байна уу? Өнөөдрийн подкастын тавтай мөрөнд та Изэгийн подкаст үргэлжилсээр. Ой, жаахан гоо гарчиж. За. Сайн байна уу та? Сайн. За, тийм ирэхгүй шууд подкаст руу гарцгаая. За. Таны амьдралдаа хийсэн таны хувьд хамгийн зөв үйлдэл юу вэ?
Ер нь өөрөө бодлоо хичээх юм уу та. Тийм өөрөөртөө өрсөлдөөр өөрөө сайжруулах өдр болоо. За тэгвэл таны амьдрал тохиолжсэн хамгийн сайхан дурсамж юу вэ? За болсон шүү. Би тэгэл амьдрах шүү дээ. Амьдраад ингээд өөрөө амьдралыг экспириенс хийж үзэж байгаа юм санаж шүү дээ. За үйл явдал. Үйл явдлаа. Ичүүдүүгийн амьдралд болчихсон хамгийн гоё үйл явдал бол ICC дээр найзуудтайгаа хамт хөл бөмбөгийн тэмцээнд байгаад ялсан ч юм. Тиймэрхүү болохоор энэ ороод хэлээд өгөх гэсэн. Чод юм Jesus Christ байгаа шүү дээ. Анда үйл явдал амьдрал чинь тохиолдсон хамгийн гоё үйл явдал. За баяраа төрөх байж болно л та. За ухаан орсон цагаас хойш. Ингээд толгоонд яг часисан юм бол халаа. За тэгвэл дараагийнхаа асуулт орцгоё. Та энэ буувчийг ер нь байнга зүүж харагддаг. Энэ ямар учиртай юм бол? Энэ бол зис. Энэ бол биенд бол байж өстой. Амар сайн. Та надад ирээдүйд ламбард нь тавих бодол байна уу? За дараагийн асуулт. Духан дээр сарва яаж хийсэн бэ? Тий. Энийг ч би багтаа тоглож байгаа. За одоо яг үнсэн асуулт руу гарцгаая. За. Таны хувьд Диди ямар юм бэ? Энэ бол би хүн шүмжлэлд орвол тээ. Та шашинтай юу? Ямар шашинтай юу? Тэнгэрсэн. Тэнгэрсэн. За би энэ талаар амар ярилцъя гэж бодсон зүг. За. Манжийн дарлалын үеэр монголчуудыг дотроос нь ингэж одоо нэг яахад нэг шашинтай байх юм бол ингээд бөөндө нэг үзэл санаатай тэгээд манжийнх нь нэг эзэлж чадахгүйгээд тэдэд ингээд нэг буддизмыг өгсөн гэж ярьдэн штэ. За тэгж яхад одоо хүртэл ингээ хүмүүс буддизм шүтээд яваад байгаа штэ. Ингээд бидрийг ингэж мохоохын тулд ингэж буддизмыг өгсөн штэ. Гандан лам мэдрийг бүгдийг нь оруулж иржсэн штэ. За одоо ингээд хүмүүс тэгээд одоо хүртэл ингээ буддизм шүтээд байгаа штэ. За таны зөв үү буруу юу? Монголчууд буддизм шүтгэн. Энэ бол хөөний сонголт. Гэтэ би ер нь байх хэрэгтэй гэж байна. Хүн болгон өөр юм сонголттой. Тэрийг хэлж хэрэгтэй. Чингисийн хөлөг цэргээс буддизм шүтдэг хүн байгаагүй хаа. За яагаад вэ? Яагаад? Юу яагаад вэ? Бэж яагаад гэж. Мань бол үнэхээр санаа нийлэхгүй юм зү. За. Бодлоо тэр хөөрөг ч гэсэн манус хөргийг яагаад манус өгжсэн мэдгүй. Яагаад? Тэгэхээр манай түүгийн багшийн хийснээр халуун цустай хүмүүс гэж ярьдэн шүү дээ монголчуудыг. За. Тэгээд цусын нэг халуун цусын ингэж байхгүй болохын тулд хүүтэн чулуу атгуулах гад хөрөг өгжсэн хөрөг оруулж өгжсэн гэж сонсчихгүй. Сонсчихгүй. Тэгээд идэв шүү дээ. Тэр нь хөрөгч Монгол хүн биш юм. Чингисийн үед хэрэгжилж байгаагүй. За байж гэхдээ Чингис хааны хүүхдээс цаашаа ер нь миний хувьд яг жинхэнэ монголчууд яг Чингисийн үед л байх гэж бодчих. Манж дарангуулж хэлсэн үеэр манжийн бодлоо гарч ирэл жоохон юу болцсон шүү дээ. Тэгж яах надаа яг буддизм шүтгэн зөв байлаа гэж бодъё зөө. Тэгэнгүүт мань нэг юм сонссон байхгүй юу? Буддизмын үе өнгөрсний дараа Монголд нэг Америкээс хаанхаас нэг жуулчид ирж Монголыг нэг үзэхэд тэгээд нэг түүх бахархас соёл гэж юм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ байх хэрэгтэй гэд гандан ингээд угаасаа байсан байхгүй юу? Гандан барьцсан ч үлээ. Тэгээд чи ганданд нь номтой лам ерөөсөө байхгүй. Яагаад юм гэсэн чинь тэрнээс өмнө нэг арчлал юу гаргах гад бүх лам нарыг будаж хороосон шүү дээ. Нэг алан яд хүлээжлээ. Юу хэмтэй. Нэг тийм явсан шүү дээ. Тэр үед ингээд бүх номтой ингээд амар номтой ингээд лам нар бүгд ингээд өгцөн гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр үед ингээд ганданд яг монгол хүн ороод харсан чинь ингээд ном мэдхгүй зөв ингээд усаас ингэж хэдэн хүмүүсүүдийг ганданд ингэж рандом хэдэн хүн суулгаж байгаад ингээд аманд нь ингээд гижсэн гэж нэг яриа сонссон өдөө үнэн ч юм уу ч юм уу. Гэхдээ ер нь бол бүх лам нар амар их лам нарыг угаасаа алсан шүү дээ. Тийм. Тэгж яхад одоо ингээд хаанаасаа чинь сурцсан нэг ламнарууд за яг бас тэгж их муухай маа. Гэхдээ ингээд нэг ламнар одоо ингээд байгаад байгаа шүү дээ. Ламнар хандаа гэхдээ миний хувьд бол буддизм Монгол байх шүү. Гүү гэж бодож байна. Ягаад гэвэл хандаа бодолтой. Монгол хүнд манж хэлээр ингээд юм ингээд өөдөөс нь уншаад идэг гэж боддоо шүү. Зарим хүмүүс тэрний утгыг ч мэдэхгүй зүгээр дуугаа ингээд байж идэв шүү дээ. Тэгэхээр амар сонир санагдахгүй юм. Гэхдээ сайн нэгдэл бол сонсож байгаа гэж бодож байна. Гол нь монголчуудад анх
буддизм манччууд яах гэж өглөө анда. Дотроос нэмхийн тулд анда. Тэгж нэг бодлоо. Тэгэхээр монголчуудыг буддизм шүтгэх ёстой юу? Яг өвгөөний санагт шүү дээ. Хэцүү шүү дээ. За тэгвэл арай өөр дахиад нэг шатчихлаар юм. Сатанист уу, Jesus Christ уу? Jesus Christ шүү дээ. Яагаад? Яагаад гэж. Чи Есүс шүү дээ. Маяг бүх шашиг гэдэг. Гэтэ муу шашиг гэдэг. За яагаад сатанизм буруу гэж? Бодлоо чи чөтгөр шүтэн шүү дээ. Чөтгөр биш андаа сатанист. Сатан чөтгөр биш. Хүмүүс л чөтгөр гэж андуураад идэв. Сатан яагаад буруу хүн бэ гэхээр Адам Эва 2 гэд байсан шүү дээ. За. Адам Эва 2 гэхээр хүмүүс хүн төрөлхтөө ингээд зүгээр чи мэднэс дээ. Хүн төрөлхтөө ингээд зүгээр амьдрашин байх хэрэгтэй байтал Jesus Christ ингээд нааданд ингээд алим мэдчих болохгүй шүү гэдгсэн чинь тэр алимыг идэж болохгүй шүү гэсэн чинь сатан ирээ алим мэдсэн чинь манус ингээд атархал ингээд янз бүрийн айштай болоод тэр хувц өмсөж эхэлдэг болсон шүү дээ. Тэгээд Адам Эва ч нэг ингээд нэг сайн хүмүүс биш гэдэг шүү дээ. Тэнгүүд за байж Библийн сургаалаар хамгийн ихний 3 билүү хамгийн ихний 5 дээр лавдаг зөө. Лавдаг нэг нь зөвхөн Jesus-ийг шүтгэдэг юм тий. Тэгснэ Библи уншдаг тий. Үгүй за мэдэхгүй байна. Лавдаг Библи унших хэвээр зөвхөн Jesus Christ явах хэвээр тэгснэ church заавал орох хэвээр. Тий амар сонирмж санагдахгүй надаа. Зөвхөн Jesus ингээд Jesus рүү л ингээд яа гэдэг. Тэгсэн чинь сатаны андаа нэг сургаал дээр нь өөрийнхөө бурхан бай гэж байхгүй юу? Тэнгүүд сатаны сургаалууд дээр болохоор одоо ингэ зэр мэдгүй уншиж байгаагүй хүмүүсүүд нь болохоор сатаны дөрөв ч гэх юм уу. Сатаны дээрх амар боломжийн сонсогдоод байгаа байхгүй юу? Хүний гэрээс бити хулгай. Хүн чамд хүндэл үзүүлэхгүй бол бити зүрүүлж хүндэл үзүүл. Тэгээд өөр чин тэгээ нэг өөрийнхөө бурхан бай. Тэгснэ амьтны амьд тасалж болохгүй. Жоохон хүүхдийн амьд тасалж болохгүй. Жоохон хүүхд яаж болохгүй ч гэдэг үү. Амар боломжийн сургаалууд байгаа хгүй. Тэнгүүд Jesus Christ-тэй болохоор ингээд зөвхөн Jesus Christ шүт гэлээд үстэй. Тэснэ өөр шашин шүтэж болохгүй гэдэг үстэй бас. Гэтэ гол нь андаа Jesus Christ ч бас нэг үлгэр домгийн юм штэ. Тийм үстэй. За яг Jesus ингээд ирж банаж хоёр талхаа дуусчих одоо саунтлаа. Нэг удахгүй ах уу? За зүгээр нэг юуны гурил авна нэгдүгээр гурил. Бэлэн гомь шиг лавшаа юу? За окей. За. Юу лээ? Хоёр талтай. Гол нь юм. Түүх ингээ аяндаа өөрчлөгддөг гэдэг шүү дээ. Тэр л угаасаа баталгаатай байхгүй. Яг ингээд нүдээр хараагүй эсвэл нүдээр харахтаа буруу харсан хүмүүс гэсэн тэр үед жишээл Jesus Christ үнэн гэж бодоход тийм бас Jesus Christ муу юм байсан бэл яг уу. За нэ старт чарилж таа. Тэгээд яг муу юм байсан бол үгүй түүх хийтлээ нүдээр хараагүй ягаар ч үгүй. Харин тийм замдаа өөрчлөгдөв. Манус яг үнэндээ жигэж өтгөргээд байгаа юм шиг үчивэл яг хандаа. Үгүй. Ингээ сан байсан ч юм уу ч юм уу мэдэхгүй шүү дээ. За манийх нь нэг юм зүгээр амар тэнэг бодол гэдэг юм зөө. Одоо ингээ түүхүүд үүдэн шүү дээ. Одоо Чингисийн түүх, Ром, Грек, Анубис, Наполеон өдрүүд шүү дээ. Тэднийг мань яг ингэж боддоо. Яг ингээ бүх улсуудын ингэж юу ингэж цугларж байгаад ингээ түүхүүдийг худалдаж авч ирсэн бол яг байна. За манайхын түүхийг авъя гэл. Тэгээ манайхын түүхийг авъя. Монгол анда Монгол ингээд амар түүх аваад мөнгөгүй болсон. Үгүй нотлохоо байх хэрэгтэй шүү дээ анда. Нотлохоо байгаа. Тэр бодчих. Тэр нотлохоо нь манус дээр яг баттай ирж байгааг яг яаж мэдх юм? Үгүй аль Египт шүү дээ анда. Анда хинч худлааш болно шүү дээ. Бодолтой. За чи ингээд амар бангай зөө. Тэснэ за чи ингээд нэг ус судалдаж авснаа. Хүмүүсийн гацтай усаа гэдэгхэд за тэр юу бэ чи мен жишээг авч чадахгүй байна. Гэтэл ингээд манайхан жоохон тийм л юм да. Сэдв өөрчлөө жоохон. Чиний хамгийн дуртай кино. Avengers Endgame. Forrest Gump гэсэн үү? Үзсэн шүү дээ. Гоё кино те. Гоё кино. Green Mile үзсэн үү? Гоё кино те. Ойлгосон шүү дээ. Тийм шүү дээ. Хөтлөө.
Өмнө ч гэсэн битэр чи саунд хаа. Саунд. Хамт юу? Чи саунд сох туртай юу? Тэгвэл явъя. Meta, stop taking a video. Meta, stop taking a video. Нөгөөд мөдөлчтэй. Hey Meta. Hey Meta, stop taking a video. За эдис POV явсан. За цэцэг Доош боо саунд дээ. За тэгээд. Өнөөдөр гоё сэж боллоо. Цаг бол 9:39 гэсэн байна. Манай нөр хөл орсон гэж байна те. Нороо болсон. Тэсэл гоё саундлаа. Цаг 10:20 болсон байна. Тэгээ одоо гэрийн зүг харих байна да. За энэ түрээд дээр 97-д дуусч байна. За bye guys. За баяртай. Юу ярих вэ? Юмаа хасчаа авч байгаа юм. Тэгээ манай найз яадаг найз вэ гэвэл надаа гэнг хүүхд. Тэр наримт 23 оны 20 үний эсрэг ганцаараа баатарлаг зан гаргаж тулцсны хожигдсан байгаа. Энэ амар их өнцгөр. За үзээ. Taking a video. Зөөр амьдрал ямар вэ та? 50 да. Гоё юм. Хитэ хаяулт үлдээ. 50 дагоо энэ биш чи би юу мэдх юм. 50. Сайн нийсэг катлаар маш муу шиг сонссон. За таны хувьд. За таны за чиний хувьд та. Миний хувьд Тийм ээ чиний хувьд. ер нь өөрөө бодлоо хичээх юм уу?